Сайн байна уу? Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн анх эргэж хүн байна. Манайхан хялбар шийдэл аяны дулааны шийдлүүдийг гэртээ энэ намар хэрэгжүүлсэн байгаа. Өвөл болохоор л нөгөө нэг даардаг тий яг бор шөнө үлгэршин дулааландаа гэж зам болохоор ярьчаал. Тэгээд намар болохоор мөнгө төрний боломжгүй болохоор хоош нь тавиал зардал их орно гэж боддог байсан. Тэгээ энэ төсөл тамрагцнараа бол айгүй хялбархан бага зардлаар дулаалж бас дулаахан үйлжиж болох юм байна гэдгийг мэдсэн байгаа. Энэ жил ерөөсөө хүүхдүүд танаа төрөөгүй айгүй дулаахан айгүй сайхан тав тухтай үлдсэн байгаа. Хүүхдүүд шалаараа тоглодог болсон, таавчгтайгаа гэртээ үлждэг болсон. Ер нь бол өвөл хүүтэнд бол яг эд хүүтэнд 2 шуудаа нүрс төлдөг байсан. Төслийн нүрсийг энэ жил бол дандаа ерөөсөө 1 шуудаа нүрс төлж өдөр болгоно 1 шуудаа нүрс ерөөсөө одоо санхүү дээрээ ч гэсэн эмнэлэгтэй хүүхдүүд танаад ирэхгүй ханаад ирэхээр байнга эмний зардал ордог тий. Тэгээ хүүхдүүд бас нөгөө хичээл мичээл хийгээд оюутнууд одоо үл шүн суухад айгуу шигээ даарад байна гэдэгс одоо энэ жил бол шүн суугаа хичээлээ ихтэй ерөөсөө даарахгүй дулаахан айгуу тухтай байна гэж ярьж байгаа. Хийхэд бол нэг өдөр л болсон цонхоод дулаасан, шалаад дулаасан, ханаад дулаасан. Нэг л өдөр ажилласан. Шал бол манай паркетны шалтай байдаг гэсэн хуучин. Айгуу хайрж өвөл доороос айгуу хайраа хүүтэн байдаг гэсэн. Хүүхдүүд дандаа готалтайгаа гэртээ үлддэг. Тэгээ энэ жил нөгөө кардон айгуу олон кардоноор дулаалж тий. Тэгээ дээрэс нь хивс дэвссэн болохоор айгуу дулаахан гэртээ таавчгтайгаа хүүхдүүд үлддэг болсон байна. Цонхны давхар шиг айгуу их зүгээр. Орой нар жаргангуут л нөгөө хөшгөө буулгаал дулаан алдахгүй учраас. Тэгээ бүрхэг хүүдэн салхи шуургатай өдрүүдэд бас хөшгөө нээдэггүй. Байнга хаалттай болгодог. Тэгэхээр нөгөө жавар алдахгүй, дулаан алддаггүй. Ханы дулаалгаа айгуу зүгээр боломж. Хан өвөл болохоор хайраад цантаад байдаг гэсэн. Одоо хайрахгүй цантахгүй болсон. Бас өнгө үзэмж нь айгуу гоё энэ обоноос нь болохоор эмүүстэй болохоор нөгөө цэвэрлэхэд айгуу хэцээд гэсэн. Одоо ингээд тос мос өсөрсөн юм уу наалтахаар сайхан арчичдаг. Цэвэрхэн алчаар хураалцаар арчаал. За энэ бол үүдний хэсгийн хөшиг байгаа. Хөшигөө өдөр орж гарахтаа ингээд нээждэг. Тэгээд өдөр бол ингээд ийш нь аваад өлгчдөг байгаа. Зарим дулаахан өдрүүдэд. Тэгээ орой унтахтаа ингээд хөшгөө буулгаад энэ доод хэсгийг бол нөгөө газар чирэгдээд нөгөө шавар шавхаа болоод идэг болохоор энэ хэсгээ нөгөө авж угаахад хялбар олгож ингэ залгсан байгаа. Тэгээ энийг авж угаачдаг. Тэгээ энэ жил бол үнэхээр арай өөр хамаагүй өөр болсон байгаа дулаан. Тэгээ бид нар ч бас гэрдээ тав тухтай байгаа даа үнэхээр баяртай. Хялбархан тэгээ боломж нэг их үн өртөг хөрөхгүй орохгүй юм байлаа. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг энийг бас гэртээ хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Маш их мөнгө зардал орно гэж хоошоос байхгүйгээр гарын дорх материалаар одоо боломжтой тааруулаад хүмүүсээс гэрээ дулаалаасаа гэж хүсэж байна манайх шиг.